За чон бороноор гэдэг шиг тэгэл дахиад засгийн газраас юм хүмүүсийн анхаарал сарнсан байхад энэ улс төрчин хэрээс хэтэрсэн байхад төсвийн хуулиа дагалдуулаад 5-7 бүлэг орд дээр гэрээ байгуулах эрх өөрсөндөө шилжүүлэх авах тогтоолын төсөл оруулаад ирж байгаа. За үүн дээр дэ хүмүүс анхаарч байгаа мó анхаарахгүй байгаа мó өнөөдөр л энэ эдийн засгийн байнгын хорооны хилцүүлэг дээр сангийн яам болон уулуурхай яамны 2 газрын дарга сууж ийн өөр хин чалга тэр сайд нар нь хайцсан эдийн засгийн хөгжлийн сайд нь хайцсан. За сангийн сайд нь байдгийн байгаа ч тэр уулуурхай яамны чин сайд хайцсан. Тэгэд ийм байдлаар энэ асуудалд хандах юм бол нэрээ маш харамсалтай байна. Нүүрсийг нь хийн хулгайлцсан өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5-7 гэдэг компани борлуулсан 160 орчим сая тонн нүүрсний гэрээ болгоо ил болоогүй байгаа. Гэтэл засгийн газар нь бид нар бүх нууц гэрээгээ ил болгоцсон ингээл PR хийгээл ах юм, мэдгэл хийгээд ах юм. Гэтэл тэр гэрээнүүд нь хаана байгаа бүү мэд. Тэгээ би сая нэгд өдөр ерөнхий сайд Зандан шатарт хаяглаад энэ Эрдэнэс 5 толгойн орд газар дээр хийгдсэн Эрдэнэс 5-7 хувьцаат компани хийсэн бүх нүүрсний гэрээг ил болгоо мэдгэл хийснийхаа дагуу тэгжиж одоо энэ олон нийт хэвлэл мэдээлэл бусад бүх хүмүүс чинь бас хэн нутлаа яриад байгаа хэн үнэн яриад байгааг ойлгомоор байна гэж шаардлага хургуулсан байж байгаа. Тэгээд энэ өмнөх хулгай зэлгээнүүдэд нь эзэн олдоогүй баахан том дүнтэй тоонууд яригадаад байгаа энэ цаг мөчтөр дахиад 5-7 бүлэг ордын ашиглагтаагүй байгаа эсхийг эдийн засгийн эргэлтэнд оруулна. Иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч хөрөнгө оруулагчдад санал болгож хилцэл хийн гэсэн эрхийг авах юм тогтоол оруулаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ шинэ ашиглагтаагүй байгаа гэдэг хэсэг дээрээ та нар яг ямар гэрээ байгуулах гээд байгаа. Тэгээ тэрэнд чи одоо хийн хариулах юм, жавхлан сайд хариулах юм уу? Энэ хөрөнгө оруулагч нь хаана байгаа? Олборлолт, тээвэрлэлт, экспортыг нь бүгднгийн нэг одоо хөрөнгө оруулагчтай санал болгох юм уу? Тэгээ энэ бүх зүйлд чи хариулт авч ийж одоо энийгээ цааш нь ярмаар байна шүү дээ. Тэгээ хариулт өгч хүн байхгүй. Тэгээ нэг юм бүдүүн бараг би чуулган дээр энэ талаар асуухад учрал сайд бол юу ярьсаар байгаа дууссан бэ гэхлээр энэ нэгийн дөрв буюу энэ бүлэг ордын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэсэн зүйл ярьсаар байгаа л дууссан. Тэгэхээр би бол ахаад энэ байнгын хорооны гишүүдтэй бас уриалмаар байна. Энэ тогтоолыг бол бид нар баталж болохгүй. Эхний ээлжинд өмнө нь хийгдсэн тэр бүх гэрээ хэлцлүүдтэй дүн шинжилгээ хийгээд хаана хулгай зэлгээ явцсан ерөнхий Эрдэнэс 5-7-ыг яах талаар шийдвэр гаргачаад за 2 номер хариулах уу? Жах 2 номер хариул. Ямар юу их гэдэг вэ? Хариуцсан хүн байж штэ. Тэгээд сайдуудыг дуудъя. Энэ хажууд төсвийн байнгын хороо хурлаад байна. Давхардаж хурлаад байна. Сайдуудыг дуудъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Ажил төр эрдэс айлгын намчин сүр уулуурхан бодлогын газар. За Эрдэнэс 5-7 хувьцаат компаниг бол засгийн газрын зүгээс бол нээлттэй хувьцаат компани болох талаар бол чиглэлийг баримталж ажиллаж байгаа. Сая бол онцгой дэглэм тогтоосон хугацаанд бол бас энэ компаниг нээлттэй болох талаар бол талуудыг оролцуулсан бас нээлттэй хилцүүлгүүдийг бол зохион байгуулсан. За Монгол Улсын ерөнхий сайдаас бол энэ компаниг нээлттэй болох чиглэлээр бол холбогдох ажлуудыг зохион байгуулаа гэдэг үүргийг бол өгж яваа. Яг цогцоорно гэдэг асуудал дээр бол бас нэмэлт тайлбар өгөх шаардлагатай баг. За энэ ашиглагдаагүй байгаа хэсэг дээр байгаа нүүрс маань өөрөө 3.1 когсч дээрэс нь үнс өндөртэй нүүрс байгаа. Тэгээ чулууны үетэй. Тэгэхээр энэ дээр бол мэдээж хэрэг бас давхар баяжуулалт дагалдаад үйлдвэрлэлийн асуудлууд явагдчихэж энэ бүтээгдэхүүнийг бол экспорт гарах боломжтой гэж үзэж байгаа.